Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын 13 дугаар зүйлийн 13-ийн 1-р хэсэг зааснаар төрийн засгийн албан тушаалд Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн засгийн чиглэлийг хэрэгжүүлэх албан тушаалтнууд хамаарах бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг дээрх хууль, салбар эрх зүйгээр нь давхар зохицуулдаг. Тэгвэл төрийн засгийн албаагчтай хамаарах бүхий эрх зүйн маргааныг захиргааны ерөнхий хуулиар зохицуулахаар хуульчилсан байна. Хуульд төрийн жинхэнэ албаагчаас ажлын байр, нийгмийн баталгаа, цалин хөлс, ажиллах нөхцөлийн талаар гаргасан маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэхээр зохицуулсан. Төрийн засгийн албаагч нь өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл шийдвэрийг мэдснээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллагад гаргах ба гомдлыг хүлээн авсан байгууллага мөн 30 хоногийн дотор гомдлыг барагдуулна. Гомдол гаргагч нь гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн холбогдох захиргааны байгууллага нь эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол мөн хугацаанаас хойш 30 хоногийн дотор захиргааны иргэн шүүхэд хэмжлэл гаргах хэрэгтэй бөгөөд захиргааны иргэн шүүх маргааныг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэхээр зохицуулагддаг байна.